Би осноо экстрим яриад ямар ч хүүхдүүдтэй өөртөө холбогдоод ажиллах бас. Зарим нэгэн тэнд бид бас холбогдохож үзсэн. Нөгөө дүү чинь мэдхгүй л явж байгаа шүү дээ. Ахтаа гэдгийг мэдхгүй л явж байгаа шүү дээ. Тий, энэ мэдхгүй байна. Тий. Надад бодит мэдээлэл биш үү? Мах цусны тасархай ах トゥ хоёр яагаад уулзч болохгүй гэж энийг хуулиар хоригдсан юм ерөөсөй байхгүй шүү дээ. Таны түрүүний яг хүнсэн сэтгүүлч зүг байгаа. Яг үнэн яриад байгаа байхгүй юу? За бидэнд бас мэдээлэл боловсруулах хувийн эмзэг мэдээлэлтэй холбоотой учраас бас хуулийн дагуу ажиллах болох. Тэрнаа бид хүүхдээ аммаар байна хэрэггүй шүү дээ. Тэгэл аваа явчих юм чинь. Тэр ярилцлага гэдэг асуудал бид шүүл авна гэхээс танаа байгууллагын гадна очиод зураг бичлэг хийх бол ерөөсөй хуулиараа хоригдсан зүйл байдгүй шүү. Тэр мэдээлэлээ өгөөч гэдэл хандаад байгаа. Одоо эцгийн юм асраа хамгаалах тийм хүмүүс нь тодорхойгүй өсөж хүүхдүүд аваа явуулсан байгаа байхгүй юу? Одоо эцгээс нь яг сайн дураараа асуумжид өгсөн бол тийм хүүхдүүдийг аваагүй байгаа байхгүй юу? Одоо зарим нь бол гайхаж л байсан. Одоо 26 хүүхэд ингээд аваад гээд тэгээ ганц нэг хүүхэд нь яг багш магшаа сандлаа барьлаа гэж ботсон барьсан нэг тийм юм байдгийн. Тэр хаас тийм юм чамд нэгийг яашаа. Нөгөөх нь болохоор миний хүнээс сонссон юм байхгүй юу те? Тийм байна. Итгээд ирсэнд баярлалаа. Нууцыг хадгалнаа. Зүгээр тухайд надад бол шиг юм хийж суулгаж байгаа байхгүй юу? Энэ хүүхдүүдийн мэдээлэл ер нь хэрхэн яаж яваа бас нэг багш хүний хувьд мэдчихэж боддгоо та. Гүй би одоо тийм зүйлээ бүгд хоёр тэгээд аваа явсан. Эсэм хавгас ардын цагуул гэрэн хэвтүү мөгөөрөө хүүхдүүд байсан. Их юм байгаа шүү дээ. Тэр айлд үргүүлснээр нуух заавал шаардлага нь юу байгаа юм бэ л гэдэг байгаа байхгүй. Тухайн үед архивыг маш муу хөтлж ирсэн байна. Тэр 28 хүүхд дунд нь манай дүү байж магадгүй байхгүй ч магадгүй гэсэн. Нэг хувийн боломж байсан ч хамаагүй явъя л гэдэг юм. Хүний зураг мураг гарах юм бол тэгээд одоо бас л хүний эрх ноцтойгоор зөрчсөн хэрэгт орох байх та. Одоо сэтгүүлч гэдэг тэ эрхийнхээ хүрээнд ингээд асуудал руу бас ингэж яахтар орж болохгүй. Ягаад гэвэл одоо бид маш багасаа сансан учраас одоо би бол царайг нь хараад баг танихгүй байна. Тэгээ хэдэн жилийн дотор бүгдийн болоо бүгдтэй уулзаа. Уух нэг хэсэг нь байна. Уг Алтаа шороог тухайн үед элбэгдэрчин хуурайд уу явсан. Хамар Гамболдын алтан дорнод Монголын заамар дэх уур хагаас зөөдөг байсан гэх мэдээлэл байна. Тодорхой хэмжээний хувьд нь 30-40% нь асамжийн газраар дамжиж өссөн гэд байхгүй нууц. Дугаараа нууцлахгүй залгачихгүй өөрөө. За иймэрхүү дугаараа нууцлсан сквал дууд мессеж илгээсэн гэдэг. За тэгээ чатаар ингээл янз бүрийн нэг сэдвтэй холбоотой ингээл хэмжээ зүйлүүд ирж байгаа. Ийм зүйлээс дайж бэргээд тэгээ за болио гэдэг одоо ингээд болдог. Тим сэтгүүлч би биш. Амьд тэмд байгаа ийм ажил хэрхэлж байгаа гэдэг түр надад мэдээлэл өгчвөл би за тэ ажил төрлийн нууцлаа. Үнэхээр өөрөө би харчих тий. За тэгээд нэр усынханд би ихний үсгийн тавья. Дээрээс нь зураг хөргийг би олон нийтэд тэгж үзүүлэх юмэргүй хүн байгаа бол ингээд бүрсэлгээд үзүүлчих чинь тий. Тэгээд олон нийтэд ингээд төрөгдлийг арилгачмаар байгаа байхгүй юу? За тэгээд нэвтрүүлэг яг тэдэнд гарна гэсэн тийм хугацаа байхгүй. Бид баримтаа баталгаажуулсныхаа дараа үзэгчтэй хүнд нэвтрүүлгийг хүргэх болно.